Hello. Hi, Slim Mamas. За, Аня байна. Австралийн Перт хотоос мэдчилж байна. За, нөгөө шинэ он гартал өдөр болгон влог хийхээр болсон байгаа. Тэгээ өчигдөр анхныхаа влогийг оруулсан. Өчигдрийн влог юм гоё whole day daily vlog байсан. За, тэг өнөөдрөөс эхлээд юм жижигэн гоё зүйлүүдийн талаар яриа яваа гэж бодлоо. Тэгээ өнөөдөр юу ярих вэ гэхээр би ингээд дэвтэр үзгээд бэлдсэн байна. За одоо штэ те би яг өөрийнхөө хийхийг хүсээд хоошоо тавьсан байгаа зүйлүүдээ хуваалцах гад тэр нь юу вэ гэсэн чи одоо жишээ нь он гарахад одоо ингээд жил дуусахаар хүнд нэг юм сонирн бодол төрдөө штэ. Одоо юу гэдэг би ингээ 2025 онд юу хийж бүтээ 26 онд юу хийх ёстой ер нь тэгээд одоо ямар зүйлийг төлөвлөж байна. Жохон хол тавьчвал зүгээр юм уу? Хитрхи ойрхон суугаад аимж санагдаад бах юм. Тийм байсан байна дээ. Хитрхи ойрхон байсан байна. Тэгээд sorry. 2025 онд юу хийж бүтэв 26 онд юу хийхийг төлөвлөж байгаа вэ? 2025 оныхоо аудитыг хийгээд хайлайтуудаа сурсан зүйлүүдээ ингээд дотор ингээд амар олон бодлууд байгаа хгүй. Тэдрийг бас яг гоё цаасан дээр буулгая гэж бодоод би өнөөдрийнхөө бичлэгийг эхлүүлээ сууж байна. Тэгэхээр 2025 онд миний амьдралд юу тохиолдвоо? Сурсан одоо хайлайтууд ойлгож авсан, ухаарсан зүйлүүдийг ингээд жигсааж бичиж гэж бодсон. Тэгээ 2025 онд ямар бас өөрийнхөө хэмжээнд амжилтыг гаргасан байна. Ямар алдаа гаргасан байна. 2026 онд юуг сайжруулж одоо тий алдаан дээрээ яа суралцах уу? Эсвэргээрээ ямар олсон скиллээ цаашаа хөгжүүл сайжруулах уу гэдэг дээр анхаарай гэж бодлоо. За тэгээд яг 2024 он гарахад яг тэр үеийнхаа мемороо тэр үеийнхаа Аня руу буцаж очивол за яг тэр үед би ингээд хамгийн анхныхаа ажилд орсон маа. Тэгээд хичээл эхлээд удаагүй хамгийн анхныхаа ажилд орсон ингээд тэр үед би коучд орсон юмсан. Австралид ирээд орсон хамгийн анхны ажил. Тэг ингээ анх ажилд ороод хичээлдээ яваад яг англи хэл байна. English little bit level up. Little bit гэдэг нь ямар учиртай вэ гэхээр level up. Ямар учиртай вэ гэсэн чинь за ингээд Австралид ирээл англи хэл маань шууд сайжраад амарлаг англиар ирдэг болоод шууд ингээл хүссэн юм яриад хүссэн юм уншаал ойлгоол ямар хэлний асуудалгүй байх юм байх гэж би дотроо төсөөлсөн бохгүй юу. Гэтэ би бол яг нөгөө нэг ингээд юм англи яваач юм өмнө ингээл англи хэлийг бүр ингээл амар ингээл бүр ингээд хамаг цаг хугацаа зарцуулж ерөөсөд сурж байгаагүй. Яг ингээд амьдралынхаа турш ч юм уу тий 10 жилдээ ингээд англи хэлний сургалтын төвүүдэд яваал. За тэгээ гадагшаа явахдаа ингээд зүгээр л ойр зуурын юм аялын англи хэлтэй. Тэгээ өөр орнуудад бол ингээд яг унган native англи хэллээр ярьдгүй хүнтэй ингээд ярилцах юм бол би бол ингээд ямар ч асуудалгүй ингээд англиар ингээд ярилцаад ингээд өөрийгөө аваа явчихдаг тийм байсан. Тэгээд яг энд ирээд магистрт ороод бүр ингээд академик төвшөнд англи хэлийг үзсэн чинь oh my god бүр амар өөр байсан. Бүр хичээл дээр ингээд багшийн харьцаа бүгдийг нь ойлгож байгаа. Хичээл ингээд хараа бүгдийг нь ойлгож байгаа мөртлөө цаанаасаа ингээд нөгөө юм одоо бид нар ингээд шууд ингээд монголоор ингээд шууд ингээд хариу үйлдэл хийдэж штэ. Маш хурдан хугацаанд тэр чинь ингээд удаашрчт юм байна. Тархинд одоо ингээд эхлээд монголоор хүлээж аваа монголоор ярьсан юм монгол болгож орчуулчаад тэрийгэ гаргахтаа дахиад толгой дотроо монголоор ингээд ярих зүйлүүдэд бэлдээд тэрийгэ дахиж тархин дотроо англи болгоод тэгээд яриад байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингээд амар удаан ингээд гацаад тэгээд ингээд юм хариу үйлдэл буюу ингээд харилцан ярианд орохтой юм сонь удаан. Тэгээд ингээд хүн юм асуу хариулахдаа ингээд мангар удаа гэх гацалтууд айгүй ихтэй.
За тийм байж. За тэгээ хичээл бол асуудалгүй. Хичээл дээр бол ерөөсөө тэр асуудалгүй. Би ингээд нөгөө магистрийнхаа оноог аваад тэгээ магистртаа ингээд орчингууд англи хэлэл асуудал биш болоо эхэлчихсэн юм байна. Тэгэнгүүт юун дээрээ асуудал гарч ирсэн гэсэн чи ажилд ороход. За ингээд цаашлаад угаасаа мэрэгчлэрээ ажилд ороход юм уу те ингээд өндөр цалинтай сайн ажилд орохын тулд Монгол хүмүүс биднэрт юу ингээд биднэрт ингээд саад болоод надад ингээд юу саад болоод байгаа вэ гэж би ингээд өөрөө ингээд бодож байгаа хгүй яг жилийн өмнө. Ингээ амар олон ажлын анкет бөглөөд CV-гээ янзлаад интервьюд ингээ бэлдээ сууж байхдаа би яг ингээ бодсон байхгүй. Тухайн ажлын шаардлагуудыг бол бүгднийг хийж чадаад байна. Маш олон ингээ ийм юунууд туршлагуудыг бол ингээ хуримтлуулад авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр гутаа яг юун дээр алдаад байна вэ гэсэн чинь яг алдсан зүйл нь англи хэл. 100% өөрийгөө ойлгуулах 100% ажлаа ойлгуулах 100% тухайн ажлын байран дээрээ ажлын одоо юу гэдэг те ингээм хамт ажиллаж байгаа хүмүүстэй ойлголцох дээр бид нар алддаг юм байна. Тэр бол эхнийхээ яаж тэрийг мэдээ авъя гэхээр эхнийхээ нөгөө нэг CV-гээ явуулаад тэмцэнгууд дараа нь интервьюд ороод интервьюд орсны дараа face to face эхлээд утасны интервьюд орсноо дараа нь face to face интервьюд орсноо group интервьюгээ явангууд яг тэр надад ажиглагдчих байгаа байхгүй. Тэгээд за хамгийн түрүүнд энэ нэг юм жижигхэн юм хэлний барьаар юм те энэ англи хэлний энэ нэг юм хаалтыг, саадыг байхгүй болгоё гэж бодоод нэг жилийн турш үнэхээр өөрийнхөө англи хэлэн дээр ажилласан. Бүр яг сайжруулсан level up хий. Яг одооны байгаагасаа нэг төвшин дахий гэд. За тэгвэл эхний минь хийсэн зүйл юу байсан бэ гэхээр англи хэлний level up хийхэд ажиллаж чухал байсан. Яагаад коучуд яагаад retail ажилд орсон бэ гэхээр тэнд би нүур хаагаар сурч байгаа байхгүй юу. Тэнд би бүр ичихгүй англиэр ичихгүй өдөрт бараг 100 200 хүнтэй ингээ англиар ярьж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ бүх стаффууд менежертаа ингээ бүх хүмүүс найзуудтайгаа ингээ англиар яриад эхлэнгүүт чи 1 минут ч дугаахгүй. 1 минут тэнд бүр ингээ монгол үг хэрэглэхгүй. Тэгээд ингээ эхлэхээрээ өөрийн мэдлгүй ингээ хүн өөрийн мэдлгүй сайжирчт юм байна. Би ерөөсөө өөрийгөө амар голоод ааны муу сайжрах хэрэгтэй чи яриачтай гэл амар сэтгэлээр унаад амар өөртөө ингээл хатуу онддаг гэсэн хэрэг би. Яа чи энд ингэж ирчээд ийм ч юм ярьж чадахгүй, энийг ч ойлгохгүй. Ингээд байгаа яахтай яад ингээл амар өөртөө амар хатуу ондж байгаа. Тийм утлаа за өөртөө зөөлхөн хандах хэрэгтэй юм байна. Би сайжирч байгаа юм байна. Угаасаа харахгүй штэ. International Монгол тэ ингээ Монголоос ирсэн чи ингээ анханасаа ийм англи хэлний native угаасаа сураагүй. Чи ингээ хүүхдүүд шигээ ингээ ийм жоохон байхдаа энд ирээгүй. Чи ирээд дөнгөж жил хагас болж байгаа. Чамд ингээ сайжрах хугацаа хэрэгтэй. Чи өөртөө ингээ зөөлхөн хандаа. Чи ингээ өөртөө сайжрах боломжийг олгоо. Гэхдээ өдөр болгон тууштай давтъя гэж би ингээ өөртөө ингээ амар бүр ингээ зориг тавиад тэгээд яг ингээд анхныхаа ажлыг бол тэгж. За үнэхээр коуч бол надад айгүй тусалсан. Бүр наад захын ингээ энгийн харилцан яриа, хүнтэй ярилцах, хүнийг ойлгох, эргээгээд хариулах ингээд бүр ингээд нээлттэй болгож өгсөн. Тэр бол зүгээр юм харилцан ярианы төвшөнд, тэ академик төвшөнд бол биш. Зүгээр энгийн ярианы төвшөнд гэж ажил дээрээс бол юу байсан. Авсан. За дараа нь юу байсан бэ гэхээр би хичээл дээрээ бүр ингээд угаасаа нөгөө нэг ийм л юм бэ л да. Чи уншихгүй бол чи бичиж чадахгүй. Чи сонсохгүй бол чи ярьж чадахгүй. Сонсгол яриа хоёр чи нэг, унших бичих хоёр чи яг нэг. Бүх хэл дээр адилхан. Тэгэхээр би сайн ярихын тулд би ихлээр сайн сонсох ёстой гэж бодоод сүүлийн 1 жил тасралтгүй Mel Robbins-ийн подкастыг сонслоо. Mel би чамд үнэхээр хайртай. Mel-ийн подкастууд яа so cool. Бүр ингээд амар гоё академик төвшөнд Mel Robbins гэд хаагаад үзээрэй. Mel-ийн подкастад яадаг вэ гэсэн чинь Америкийн Бостонд байдаг. Тэгээ Mel өөрөө ингээд номын зохиолч, редактор хийдэг тийм хүн байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүний подкастууд нь дандаа тухайн салбартаа амжилт орсон олон жил ажилласан доктор, профессор, эрдэмтэд судлаач нарыг подкастт аварж авчираад энгийн сэдвийн талаар одоо жишээндээ ингээд чи яаж ажралтай болох вэ? Чи яаж одоо ингээд майндсетээ өөрчлөх вэ? Яаж энэ мөнгийг яаж олох вэ? Чи өдөрт өөрийгөө яаж happy болгох юм бэ? Амар энгийн топик
Гэхдээ подкастуудыг бүрийгээд судалгаа шинжилгээний үндсэн дээрээс тухайн салбартаа одоо жишээ нь тарих судлаач салбартаа 30-40 жил ажилласан судалгаа хийсэн эрдэмтдүүдийг урьж авчруулад ярьж байгаа байхгүй юу. Тиймүүд нэгт академик үгүүд, хоёрт ингээд сонсдог левел одоо сонсдог подкастууд энгийн ингээд ийм өдөр тутмын юм ярихгүйгээр яг ингээд мэрэгжлийн төвшөнд агсан төвшөнд юм яриад ирэхээр чиний одоо миний академик сонсголын чадвар сайжирсан байна. Тэгэхээр мэйлд бол маш их баярлалаа. Бас ганцхан listening чадвар маань сайжраад дуусахгүйгээр маш их өргөн цар хүрээнд миний бүр ингээд бодлыг, тархийг бүр ингээд бүх зүйлийг майндсетийг маань өөрчилж чадсан. За би мэйлийн подкастнаас ойлгосон сурсан зүйлүүдэд би ингээд амар гоё тусдна гэж оруулъя гэж бодож байна. Тэгэхээр бүр тасралтгүй нэг жил подкаст сонссон. Гэтэ бүр одоо юу гэдэг нь ингээд нэг жил сонссон мөртлөө ингээд сонсож байгаа цагууд маань арай бага байгаа юм л да. Өглөө бус алхаж байхдаа сонсож байгаа. За тэгээ нүрээ будаад одоо мейкап хийгээ сууж байхдаа сонсож байгаа. Заримдаа хоолоо игээ, заримдаа аяга угааж байхдаа сонсож байгаа. Заримдаа ингээд машин бариад мишэлийг хүргэж өгөх юм ажил руугаа машин бариад явахдаа сонсож байгаа. Манай гэрээ сургууль руу ингээд 25-аас 28 минут жоохон зайтай тэр хооронд сонсож байгаа. Тэгээ хитрхи ядарсан орой сонсохоор би ойлгодгүй. Бүр ингээд тарих маань ингээд хүлээж автдгүй. Тэгэхээр би тэр үед бол сонсдог. Өөрийгөө яг ингээд бэлэн байгаа гоё юм энерги сайтай юм хүлээж авах үедээ би сонсож байгаа байхгүй. За ингээд тасралтгүй сонсгоод миний одоо хэний ч ярьсан яриаг ингээд ойлгодог тийм цаанаасаа бүр ингээд өөрөө мэдлгүй ингээд ойлгодог болчиход байна. За тэгээд сонсгол сайжраад ихсэн чинь хэл ингээд давхар сайжраад бодож ярьдаг байсан байна. Одоо бодохгүйгээр шууд ярьдаг болсон. Ерөөсөө санаа зовхгүй. Би одоо энд юу гэж хэлэх вүлээ? Би энэ дээр алдчих болов? Юу гэж асуух вүлээ мэлээ? Тийм юу ч байхгүй. Зүгээр ичихгүй. Шууд ингээл бодож байгаа юм шууд англиар ингээ ярьцдаг. За тэгж level up хийсэн. Тэгэхээр энэ бол өнгөө хин ч хаанаас сурах боломжтой. Тэ бүр ингээ подкастууд өнгөө хог нэгээрээ байгаа. Дуртай подкастаа сонсоод зүгээр тасралтгүй сонс. Тууштай сонсох юм бол ингөөсаа эхлээд ойлгохгүй. Эхлээд ингээд техник хайжгаар өнгөрөөлэн сүүл рүүгээ бүр тэнцээс ингээ catch up хийж эхэлж байгаа байхгүй. За ингэж подкастаар би байлаа англи хэлнийхаа сонсголыг яриаг жоохон ч гэсэн little bit level up хийж байгаа гэж байна. Бүр ингээ амар төгс болсон юм байхгүй. Жижигхэн хэмжээний level up хийлээ. За нөгөө хоёрт нь ном унших чадвараа сайжруулж, бичих чадвараа сайжруулахын тулд тэр минь одоо миний сонсгол ярианаас ард явж байгаа. Яг ингээ тэнцүү хөгжөөг. Тэгэхээр яагаад вэ гэхээр би яг подкаст сонсдог шигэ энэ их цагаар ном уншчихдаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ мань бол ингээд маш tiny жижиг алхмаар сайжирсан. Бичих чадвар байна хүртэл ингээд жижиг алхмаар сайжирсан байгаа байхгүй. Тэр нь бол стил надад одоо сайжруулах цаашаа хийх юм хугацаа байна. Тэгэхээр ингээд стил ингээд цаашаа ёо ингээд бичих унших чадвараа сайжруулах. За тэрэн дээр би яасан бэ гэсэн чинь ерөөсөө ингээд ном бариад уншихгүй ангууд гэртээ reading ийм challenge эхлүүлээд тэгээд ганцаараа би уншихгүйгээр 3 хүүхэдтэй хамт уншихаа. Тэр 3-таас унших чадвар олгох гээд reading өдөр болгон reading 30 минут уншаад бишэл битээр 1 цаг уншаад 2 хүү 30 минут уншдаг тийм challenge гэсэн. Тэгээ нөгөө номоо унш гингууд энэ ч уншихгүй байхгүй. Тэнгууд за бүгдээрээ номоо уншцгаая. Одоо reading time гэд өөрөө номоо барьж аваад бишэл номоо барьж аваад эрхэм баяр хаан төвшиг ингээ номоо барьж аваад яг бүгдээрээ тал өрөөнд ороод суучих байгаа. Тэгэж авч унших юм бол нэг уншсан болж байгаа юм аа. Тэгэхгүй л ерөөсөн бит читийн хүүхдүүд читийн ерөөсөө ингээд одоо юу гэдэг дасгал хийхээр ядраад байна дараа олъё өнөөдөр завгүй байна өнөөдөр гадаа муухай халуун байна ийм байна гэдэг нөгөө шалтгаан мунддгүйтэй яг адилхан ном унших. Угаас анханасаа нөгөө нэг амар их ном уншаал хүүхд байхдаа номнууд уншаал тавиад идэг гэсэн бол арай өөр. Би тийм байгаа байхгүй миний сул тал унших чадваргүй. Тэр сул талаа сайжруулахын тулд хүүхдүүдтэй хамт хичээгээд суралцж байна. За ингээд little bit би англи хэлээ level up хийжээ. Энэ бол 2025 онд хийсэн байна. Айнагийн highlight байна. First highlight. За second highlight юу вэ гэсэн би тасралтгүй тасгал хөдөлгөөнийг бүр ингээм амьдралынхаа нэг хэв маяг болгож хэвшүүлжээ. Яагаад ийм болгосон бэ гэсэн чинь нөгөө мэйлийн подкастн дээр өглөө босоод дасгал хийх юм бол
За энэ бүр дандаа юм судалгаатай баримттай ярьдаг хгүй. Өглөө босоод дасгал хийсэн хүний ад жаргалын гормон нэлээд ялгараад стресс нь багасаад дээрэс нь карт уншуулж байгаа хувь нь багассан. Тэгэхээр тухайн хүн дасгал хийсэн хүн тухайн өдөр ланчнда бас ланч болон динертэй эрүүл хоол идэж ийн гинэ. Бусад дасгал хийгээгүй үгээсэ. Дасгал хийсэн үедээ арай эрүү сонголтыг хийгээд ногоо төлхөө идэж динердээ ингээ хөнгөн хоол идэж ийн гэдгийн судалгаагаар батлагдаад тэгэхээр өглөө дасгал хийсэн хүн аж аргалтай болж байгаа юм байна. Юмыг эерэг позитив ингээ харж эхэлтэй юм байна. Стресс нь багастай юм байна. Өөрийгөө хайрлаж эхэлтэй юм байна. Дээрээс нь мөнгө хүрэх нь багастай юм байна. Тухайн дасгал хийсэн өдрөө амар гоё юм эрүүл гэдэг юм амьдралын хэм маягтай болж эхэлтэй юм байна. За энэ маань бол миний хайлайт. Анягийн 2025 онд хийсэн амьдралынхаа нэг хэм маягийг болгосон том зүйлүүд юм байна. Одоо тогтмол ямар нэгэн байдлаар дасгал хийх. Яг одоо нэг зүйлд ингээд тууштай удаан бас жимд одоо нэг жил явлаа гэж тийм үү. Тийм зүйл бол байхгүй надад. Үнгүй сайхан байгаа гадаа гарч алхах чинь амар гоё цаг агаартай. Утаагүй гараа алхахад паркнд бэлэн, алхах зам нь бэлэн, бүр ингээд бүх юм нь бэлэн байгаа. Тэгэхээр би тасралтгүй нэг жил гарч алхсан байна. За ер нь бол хичээгээд 7 хоногт 2 удаа заавалж усан цэлжээ. Усан цэлээд ерөөсөө нөгөө нэг сэлэлтээр ерөөсөө хаяхгүй байгаа байхгүй яасан гэсэн чинь энэ нэг сонин юм өвчнөд болоод тэр нь юу вэ гэсэн стрессний булчингийн зангирал шиг нэг тийм өвчин байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо яавал зүгээр л вэхээр дасгал хийж, массаж хийж ингээд магнезиум муужтай ингээд тэр ингээд юм чангарсан булчин ингээд суллаад тийм бол ус тэр нь амар чухал болохоор би яалтчгүй нөгөө энэ хувийн хөөр энэ булчингийнхаа зангиралд усандаа сэлээд 7 хоногт 2 ингээ усан сэлж байгаа. За тэгээд нөгөө ирээд онлайнаар пилатес хийсэн чинь уйдаад нас. Эхлээл ингээл зургатаа гараад матед хийсэл амар хийсэн эхний жил. Яг тэгээд жилийн дараас уйдсан. Амар уг нь ингээд биед өөрчлөлтөл үнэхээр сайн ирсэн. Ингээ гоё ингээд жигэд ингээ гоё жин ингээ хасагдаж эхлээд ингээд шүрмс гинэ булчингууд ингээ гоё ингээд ялгарч эхлээд. Гэтэ тийм амар 3 7 2 7 энэ төр гарахгүй. Гэтэ нөгөө нэг ийм гарын ийм сул энэ мах гизний ийм сул мах гуй муйны ийм төлөлөт болж бүр ингээд амар сайн пилатесаар ингээ багассан. Тэгээд уйданаас гэртээ ингээл өдрө болгон ганцаараа ингээд тасгал хийхэрч амар сонин удаа ихээр уйдгартай санагдаад тэгээд одоо 2026 онд би шинэ пилатесээ next level гаргах гэж байгаа. Энэ бол пилатес өмнө хийж үзээгүй би. Анх удаа энд ирээд хийж үзсэн. Тэгээ нөгөө юм төхөөрөмжнөр ерөөсөө хийгээгүй. Зүгээр юм ямар ч төхөөрөмж орохгүйгээр зөвхөн өөрөө матрастай байхад хийдгийг сонгож хийсэн. Тэгэнгუთ тэрнээс илүү төхөөрөмжтэйх нь тэрийг бүр ингээд 10 дахин бараг ихссэн юм шиг болж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд би 2026 онд төхөөрөмж дээрх пилатесийг өөрөө хийхээр болсон. За тэр бол бүр яг энэ хайлайтыг дараагийн жилийн өргөжлүүлэх хайлайт болж эхэлж байгаа. За тэгээд дасгал хийгээд ихсэн чинь өдрөө олгон гоё юм хийхгүй байхаар гимшиж эхэлж исэн. Дасгалаа хий гэж бодоод тэгээ хүүхдүүдээ хамт авч гараад гарахгүй шууд өөрөө ганцаараа гараад дасгалаа хийгээл алхаал явчихж байгаа юм л да. Тэгээд нөгөө угаасаа гүйчихдэггүй. Тэгээд нөгөө алхах амар дуртай. Тэгээ нэг цаг эхлээд нэг 30 минут алхацаа сүүлдээ 45 минут болоод 45 минут нь нэг цаг болоод тэгээ яг тэр хооронд чи подкастаа сонсож гингууд нэг сумаар 2 тулаа бодчихж байгаа байхгүй юу? Мэйлээ сонсож байгаа, лисенгээ сайжруулж байгаа, алхчихж байгаа. Тэгээ орж алхаал гэрийн хаалгаар орж ирэхээр цаанаасаа бүр ингээд happy хөлсмөс ингээд бүр ингээд гарц бүр ингээд ирч хүчин ингээд хамтагтаа бүр амар happy шууд усанд ороод хүүхдүүдийнхээ ланчийг хийгээл тэр өдөр ингээд амар гоё ирч хүчтэй болж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр том хайлайтсыг өнөөдөр би бичээд үргэлжлүүлээд өөр бас гоё майндсетээ өөрчилсөн байна. За тэгээд өөр миний бодолтыг байгаа зүйл тий резюмегээ сайжруулах интервьюдээ хэрхэн бэлдэх үү? Одоо би мэргэжлийн ажилд орох гэж байгаа. Тэр ажилдаа ороход 2025 он надад бүр үнэхээр яг энэ шатанд сурсан хайлайтсаа би дараагийнхаа бичлэгээр нийлүүлээ оруулчих. Тэгээд өөр одоо яг санагдаж байгаа юм юу байх вэ гэхээр
Үнэхээр гоё юм нь би 2024 оноос 2025 онд өөртөө юу гэж амласан мэхээр би YouTube хийя. Өөрийнхөө бичлэгийг хий. Миний айдас бол камерын өмнө юм ярих. Та нар итгэх үү? Би бүр хизээч өөртөө итгэхгүй. Ингээ яриа сууж байгаатай өөрөө YouTube channel edit хийгээ бичлэг оруулж байгаатай. Doesn't matter хэдэн ширхэг үзэх надад юу ч хамаагүй яа. Тэгэхээр би өөрийнхөө амар том айдастай нүүр тулаа тэрийг ингээ давцсан өнөөдрийнхөө бичлэгийг хийгээ сууж байгаа байхгүй. Тэр мань бүр надаа хангалттай бүр өөртөө бол үнэхээр шагнаж байна. Нэ чи сайн байна. Нэ чи энэ жил үнэхээр сайн байсан. Edit хийх чадвар сайжирч байна. TikTok дээр юм хийж сурж байгаа. CapCut дээр ингээд мэрэгжлийн хувьд бас амар гоё хайлайтуудыг мэдэрсэн жил байлаа. Тэгэхээр энэ үрээдийн бичлэгийн өндөрлөе. Одоо би ажилтаа явах хэвээр. За тэгээд дараагийн хайлайтаар уулзцгаая. Bye bye, Slay Mamas. See ya.